Бүгдээрээ сайн байцгаана уу? Росли Тарот ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. YouTube channel-таа маань үргэлж цуг байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. Цаашд бол мэдээж бүрдээ улам гоё контентуудыг бэлдэх болно. Ер нь бол ингээд энэхүү ажилдаа ингээд маш дурлж байгаа. Дээр нь маш их гоё сурж мэдэх ийм нэг том далаар ингээд шумбаад орчихсон. За тэгэхээр тэнд бол маш гайхалтай олон зүйлүүд байгаа. Тэгэхээр тэр болгоныгаа би та бүхэнтэйгээ хуваалцаад явах болно. За тэгэхээр ширэн дээр минь юу байна вэ гэхээр хүзрийн дэвсгэр 2 байна те. Тэгэхээр Росли Тарот хүзрийн анхаарсны сургалт явуулж байгааг та бүхэн маань мэдж байгаа. За тэгэхээр эхний шатанд буюу та бүхэн маань эхлээд энэхүү хүзрөө дэвсгэртэйгээ мөн Монгол тайлбартаагаараа аваад бэлдээд өөрсдийнхөө хувь хүний одоо өөртөө хичээж ажиллана гэсэн үг. Эхний одоо шат маань дараагийн шат маань хаалттай групп дээр мэдээж тусдаа үнэтэй энэхүү дэвсгэр болон хүзэртэй эхний сургалтаа цогцоор нь авсан хүмүүстэй дараагийн онлайн сургалт маань 20% хөнгөлөлттэй өгөх болно. За тэгэхээр хүзэр болон дэвсгэр маань тоото хідэн ширхэг үлдсэн байгаа. За тэгэхээр та бүхэн маань авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандаарай. За өнөөдрийн маань сэдв танд хэлхийг хүссэн үгс гэсэн ийм сэдвтэй хийгдэх болно. За тэгэхээр бүгдээрээ энэхүү өнгөнийхөө зүрхнүүд дээрээ сонголтоо хийчихье. За саяны хөөрхөн мини зарын чанартай зүйл хийгээд яг ширээгээ бэлдэж чадсангүй. За тэгэхээр энэхүү зүрхнүүд маань маш гоё тод харагддаг те. Сонголт хийхэд үнэхээр бас тааламжтай сэтгэл төрүүлдэг ийм хөрхөн зүрхнүүд маань байгаа. Тэгэхээр та хамгийн их таалагдж татагдж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. За групп 1-ийнхэнд маань тэр нэгэн хүн юу хэлхийг хүсэж байна вэ? За окей, Oracle картаар өнөөдөр бүгдээрээ хийх болно. За эндээ тавьчих. Упс. За эхний карт гарч ирлээ. За party гинэ. За энэ хүн бол ер нь ингээд тэ нөгөө аюу гоё freedom байхыг хүсэж байна те. Өөр газар аялахыг хүсэж байна. Ер нь жоохон энэ бол яг ийм нэг happily single гэж байна. Тэгэхээр яг нөгөө нэг яг одоо байгаа энэ амьдралаа те энэ яг living moment буюу те амьдралынхаа яг энэ хэсэг энэ хугацааг би ганцаараа ингээд байхыг хүсэж байна. Тэгээд илүү нөгөө айгу enjoy байхыг хүсэж байна. Найзуудынхаа хүрээллийг тэлэх ч гэдэг юм. Тэгээд иймэрхүү байдлаар энэ хүн маань түр хугацаанд ганцаар байхыг хүсэж байна. За дараагийн маань карт. Oops, grounding. За энэ бол яг те газардах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юмсыг бол энэ хүн маань ер нь бол хүмүүс ингээд нэг юм өөрлөгөө чиглээд ирэхээр айгу тийм grounding болдог те. Юмсыг ингээд айгу бодтой хардаг. Яг юуны төлөө ингээд те одоо миний зорилго юу юм те энэ амьдралд юу яах гэж ирсэн ч гэдэг юм нэг иймэрхүү байдлаар айгу тийм хөрсөн дээрээ бууж бүх юмыг ингэж ойлгохыг хүсдэг байгаа. Тэгэхээр энэ хүн бол маш их юм дотгошоогоо чиглэсэн гэхээр магадгүй 1-р группийнхан маань одоохондоо хол зайны харилцаатай эсвэл хоёр талд байгаа тий холын харилцаа single одоогоор ингээд жоохон салцсан байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс байх магадaltaй байна. Яагаад тэгэхээр энэ хүний нэрэг бол зүгээр л те айгуу тийм өөр дээрээ маш сайн ажиллахыг хичээж байгаа л нэг ийм хүн байгаад байна. Яг тухайн моментондоо бас гоё амьдрах те. За unconditional love болцолгүй хайр. За болцолгүй хайр бол self love гэж шүү дээ. Өөрийгөө ингээ бүхлээр нь хайрлах гэдэг. За ер нь бол 1-р группийнхан бол яг ялтчгүй одоохондоо бол нэрнгэсээ яг хоёр талтай байх магадaltaй юм байна да. За ер нь бол ингээл болцолгүй хайр бол өөрийгөө ингээ болцолгүйгээр хайрлаж байгаа хүн байна. Энэ бол self love бол ер нь бол маш өргөн хүрээний маш гоё ойлголт байдаг.
За love call. За ер нь бол мессеж бичих тухай, тэ өөртөө ч холбогдох тухай, өөрийнхөө яг юу бодож санаж байгаа талаар энэ хүн бол үнэхээр ингээ хэлхийг хүсэж байгаа хүн байна. Тань руу магадгүй тэ мессеж явуулах дан гэл таны утсанд ийм хөөрхөн зүрхэн тэ таныг бас баярлуулах юм мессеж ирэх одоо илгээндээ гэсэн юм бодлыг бас тээцэн явж байгаа юм байна. За teddy bear. За ер нь бол яг тэ ингээл нөгөө найзуудтайгаа айгүй тийм фан байна энэ хүн. Ер нь бол яг юм амьдралаас баяр баясгалан мэдрхийг айгүй хүсэж байгаа. Тэр нь айгүй тэгтээ cute, айгүй тийм хөөрхөн заяа. Нэг юм гимхүү маш гоё юм одоо мэдрэмж байна. За дараагийн карт self reflection тэ бас л нөгөө self өөрлөгөө амар өнгийсэн байдалтай. Яг mirror гэхээр энэ бол яг нөгөө twin flame буюу чамааг энэ хүн өөрийгөө чамаас олж хардаг гэсэн үг. За дээр нь энэ inner wounds буюу те энэ хүний нэг тийм дотоод шарах гэдэг зүйл энэ хүнийг бас жоохон ингэж зовоодог байгаад байна. За тэгэхээр энэ хүнд одоо юу хэрэгтэй байх вэ те мэдээж self love өөрийгөө хайрлна. Дээр нь бас ингэж те амьдралаас ямар нэгэн юм гоё өөр те таашаал найз нөхдийн гоё хүрээлэл те нэг юм гоё эрх чөлөөтэй байх мэдрэмж, гоё ингээд аялах мэдрэмж. За ер нь бол энэ хүн бол үнэхээр маш сайн байна гэж хэлнэ. За энэ дахиад unconditional love болцолгүй хайр те. Болцолгүй хайр гэдэг зүйл бол айгүй тийм нөгөө гэгэрлийн түвшний хайр байдаг гэж би ер нь бол яг сонсож байгаа. Яг болцолгүйгээр хайрлна гэл тэгэхээр энэ хүн магадгүй за өөрийгөө айгүй нөгөө нэг self талдаа байгаад байгаа шүү дээ. Өөрлөгөө чиглэсэн байдалтай. Гэхдээ нөгөө талаасаа таныг энэ хүн ямар ч тэ нэг юм болцолгүйгээр хайрладаг. Энэ хүнд таны одоо тэ юм өндөр нам, мөргөн бүдүүн одоо юу гэдэг баян чинэлэг тэ ажил карьер гэд нэг ийм зүйл бол тийм сонирн биш буюу та энэ хүнд зүгээр л бүхлээрээ нэг тийм гоё мэдрэмж төрүүлдэг нэг ийм юм байна. За тэгээд grounding болсон хүн бол тэ нэг ийм зэргийн энерги бол байна. За дараагийн карт Dragonfly. За light heart гэж шүү дээ. За тэгэхээр энэ хүн бол яг ийм healing бас аюу хийж байгаа хүн байгаад байгаа байхгүй юу? Ер нь бол тэ ийм гоё гэрэл гэгэрүү тэмүүлж байгаа хүн. Тэгэхээр хэрвээ та энэ хүнээс одоо хоол тэ таяр асуудалтай байгаа бол энэ хүнийг орон зайгийн гоё үг хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, хүлээх хэрэгтэй тэ магадгүй энэ хүн эсвэл тэ хүлээлгүйгээр одоо энэ хүнийг гоё тавьж явуулах нь ч бас ер нь бол хайрын хэлбэр шүү дээ. Энэ хүн аз жаргалтай байж чадвал чи ч аз жаргалыг мэдэрнэ шүү дээ. Нэг юм сонин юм орж ирлээ. За butterfly. За энэ бол next phase те. Энэ нараа дандаа энэ inner child гэж гарч ирээд байна. Revealing the past те. Өнгөрснөөсөө чөлөөлөгдөх butterfly бол ирвэхэ бол ерөөсөө л нөгөө юу байхгүй. Айгуу гоё юм transformation те. Өөрийгөө энэ хүн ингэж апдейт хийгээд байгаа байхгүй юу. Бүр ингэж шал өөр заяа. Мэдрэмж нь ингэж өөрчлөгдөж байна гэсэн үг. Хүн ер нь бол өөрчлөгддөггүй гэж үг байдаг ч гэсэн би бол тэрний эсрэг. Яагаад гэвэл хүн хизээ өөрчлөгддөг вэ гэхээр 70 тухамсрын түвшинд өөрийгөө өөрчилж чадсан хүн үнэхээр 360 градус чигэх боломжтой байдаг шүү. Хүн ер нь өөрчлөгдөж чаддаг. Гэхдээ нөгөө awareness гэж ярьдэн шүү дээ. Яг сүнсний өсөлт бол бүр яалтчгүй хүнд бол маш чухал зүйл байдаг шүү. За camera. За энэ хүн бол тэ яг past зүйлүүдээ айгүй их эргэн дурсах тэ ингээд нөгөө маш олон зүйлийг ингэж бодож тунгааж
явж байгаа ийм хүн байна. За зүрх сэтгэл нь ингээд те deeply hurts гэж ярьдаг те. Зарим өгнүүдээ бол бас л замраагүй л дээ шүү. За тэгэхээр энэ хүнд бол үнэхээр inner wounds бол байна. Шархал байна. Тэгэхээр өөртөөгөө их тэмцэж байгаа хүн байх шүү. За тэгэхээр те энэ хүнд үнэхээр цаг хугацаа хэрэгтэй. За окей. За яг ингээд ерөөхдөө ингээд бодлаа заяа. За базаад ингээд ярихаар хамгийн сүүлийн карт Paradise. За энэ чиний хайртай хүн чамд юу хэлхийг хүсэж байна вэ гэхээр надад space өгөөч те, надад ийм хорон зай өгөөч, намайг өөрийгөө олоход минь туслаач, над руу хит их битгий те. Одоо ингээд ийм дайралт өгөөрэй, намайг хүлээгээрэй те. Би энд одоо бас ингээ өөртөөгөө аягүй их тэмцэж байна. Тэ өөрийнхөө өнгөрсөн амьдралын юм шархыг эдгэхийг бүр ингээ маш хүсэж байна. За дээр нь би өөрлөгөө аягүй их өнгөйж байна те. Дээр нь би амьдрал яг ад жаргал хаана агаад байгаа юм бэ гэдэгт эрэлхийлж хайж байна те. Бусад хүмүүстэй цагийг ингээ өнгөрөөж байна. Энэ бол те өөрийгөө ингээд одоо аялж байна те. Энэ бол өөрийгөө олох миний аялал ингээ байна. Тэ ер нь бол намайг ингээ тайван байлгаарэ гэдэг юм одоо энерги тань руу шидэж байна. За бэлэн болсныхаа дараа те энд цаг хугацаа шаардна. Бэлэн болсныхаа дараа танд ямар ч гэсэн expressing love те өөрийнхөө одоо зүрх сэтгэлийг юу бодож явж байгаагаа одоо хэлэх болно. За ингээд нэгдүгээр групп маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд бас маш гоё мэдрэмжийг өгсөн гэж бодож байна. Надад бол айгүй гоё мэдрэмж орж ирлээ. Тэ бүр ингээд сайн байж штэ гэл тэ миний хайртай ингээ явж байгаа юм бол би бол баярлна. Яагаад гэвэл тэр хүн өөрийгөө хайрлсан цагт бусдыг хайрлаж чаддаг байхгүй. Өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрлна гэхэд аюу хэцүү. Тэгэхээр энэ хүн бол маш сайн өөр дээр ажиллаж байгаа хүн байна. За ингээд та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд 2 дугаар группийн маань уншлага хэлж байна. 2 дугаар группийн маань нөгөө хөрхөн улаан зүрх сонголт хийжээ. За ийшин тавилаа. За групп 2-ын маань хэлхийг хүссэн үгс юу байна вэ? За энэ хүн маань self love, self care, being happy. За энэ хүн бол ер нь аль нь штэ айгүй тийм өөр дээрээ анхаарч байгаа эрүүл зөв хооллолт мооллолт гэл ингээл ярих юм бол айгүй их юм байгаад байна те. Дээр нь зүгээр харилцаа хандлага одоо хайрын харилцаа дээр юу хэлхийг хүсэж байгаа вэ гэхээр эрүүл байж ич те өөрийгөө хайрлаж бусдыг хайрлна буюу энэ хүн маш гоё юм healthy choice хийж амьдарч байгаа хүн байна. За тэгэхээр танд энэ хүн маань за би бол ингээл те өөрийгөө хайрлаад эхэлсэн. Харин чи юу хийж байна гэж асууж байна. За тэгэхээр coffee cup. За энд бол гоё өөртөө чинь те гоё ярилцаад гоё кофе унгаа олон зүйлийн талаар те өөрийнхөө гоё филингийг ярилцах нэг юм бодол байна. За энэ маш гоё юм цагийг ер нь бол маш гоё зугаатай өнгөрөөж байгаа юм хүн байна. Тэгэхээр энэ гурван энерги бол ялангуяа энэ хоёр захын энерги бол бүр айгүй гоё заяа юм нэг надад ингээд нэг freedom гэж нэг гоё юм цэвэр fresh air те маш гоё юм цэвэр юм тийм pure гэж ярьдэн шүү дээ. Тэр ч одоо юу гэх юм бүр тоошин нэг юм гоё амьд энерги мэдрэгдэж байна. Ингээ нэх гоё гүнзгий амьсгал амаар. За дараагийн маань карт. За narcissist гэдэг карт гарч ирж байна. За one sided relationship те. За тэгэхээр магадгүй энэ хүн таарийн хувьд харилцаа нэг талт харилцаа те байх магадлалтай л юм
За дараагийн картууд маань гараад ирэхэд энэ бол энэ карт маань илүү аюу тийм гоё тодорхой болж гарч ирнэ. За many options K on a ring. За энд ер нь бол их гүн гүнзгий утганууд их гарч ирж байгаа чинь. За grounding. За ер нь бол хөрсөн дээрээ буусан л гэж байна. Магадгүй те ингээд нэг юм таарын хувьд харилцаач вэ, хайрч вэ, юу ч вэ, ийм нэг үлгэрийн мэттэй ингээд нэг ийм яг ингээд бодит байдлыг харахгүй тэнгэр дээр хөвж явсан бол одоо газардсан байгаа буюу орчлон ертөнцийг те яг ийм нэг бодитоор ингээ харахыг хүсэж байгаа. Ямар нэг зүйлийг logical гэж хэлдэг те. Wow, soulmate connection гарч ирж байна. Дараагийн карт passion. Okay. Twin flames. What's this? За, окей. Ер нь бол юмст жоохон тайлбарлах гэдэг шүү. За, ер нь бүх картуудаа гаргачих да. 2 дугаар группийнхан маань айгүй тийм deep уншлага болж байна. За, mirror те энд яг нөгөө толны доор дахиад тол гараад ирлээ. За, unconditional love гэдэг зүйл би 2 харсан уу, 1 харсан уу? За, last card dragonfly. За, хамгийн доод хэсэгтээ cut out гэдэг карт гарч ирж байна да. За, ер нь бол энэ хүн биш те. Одоогоор бол айгүй тийм silent mode-той байгаа юм байна. Ер нь бол айгүй тийм чимээгүй. За, 1-р групп маань бас ингээд те ийм холын харилцаа, ер нь бол бас ойлголцохгүй байгаа харилцаа, салсан харилцаа ч юм уу байсан бол 2-дугаар групп бас ер нь мөн адил. За 2-дугаар групп дээр энэ хүн ер нь те танд юуг ойлгох гад байна вэ гэхээр за таарийн хувьд яг soulmate connection буюу өөртөө зайнаас мэдэрдэг буюу 5D гэж ярина да те. Soul гэдэг чинь одоо хүний юм нэг дотоод гоё мэдрэмж байгаад байгаа. Гэхдээ soulmate-сүүд бол яалтчгүй нэг тийм 5D dimension гэж ярьдагтай нэг юм сүнсний ингээд нэг юм мэдрэмж аягүй өндөртэй. Нэг одоо юу хийж байгааг мэдэрдэг те гунаад байгаа мó амар happy байгаад байгаа мó гэдгийг мэдэрдэг. За twin flames дээр narcissist болон энэ нөгөө mirror card гарч ирж байгаа хгүй. За тэгэхээр энэ бол яалтчгүй 2-дугаар группийнхан маань яг гоо таяр юм soulmate байж болно. Зэр нь twin flame байна те. Twin flame бол нэгээ толддог. За тойл бүр 2 ч гарч ирсэн те. За narcissist бол ингээд нөгөө хайраар бөмбөгдөж байгаад буцаагаад өөрийгөө савгээ татчихдаг төрлийн хүнтэй. Тэгэхээр энэ хүн бол өөрийг чинь яг тийм жоохон нарциссист талдаа гэж ер нь бол бодоод байна. Тэ айгуу гоё хайрыг үзүүлж байснаа нэг л өдөр ингээд таны зүрх сэтгэл энэ хүнд үйлчлэгээ болцсон юм шиг те. Энэ хүнд хандахгүй байгаа юм шиг ийм сэтгэл төрөнгүүт энэ хүн яасан бэ гэхээр энд те одоо эрүүл харилцаа гэж яг юу байгаад байгаа гэдгийг grounding буюу яг логиклоор харангуйтаа энэ зүйлийг магадгүй одоо тавьж явуулах нь айгүй тийм зөв юм аа гэд ер нь бол харсан байх шүү. За тарот уншлага маань яг өнөөдрөөс ахуулаад хоошоогоо таймлес гэдэг те. Яг өнөөдөр хизээч хамаагүй өнөөдөр үзэж байгаа юм бол хоошоогоо 3 сар орчмын энерги байгааддаг. За түүний дараа юмс өөрчлөгдөнө. Гэхдээ энэ харилцаа бол ялцчгүй цаашаа явхад аюу тийм one sided буюу нэг талт харилцаа болчиход байгаа учраас энэ хүн энэ зүйлийг те яг энэ сүхээр тасалж байгаад байгаа те хоорондынхоо холбоосыг яагаад гэвэл таарын дунд энэ хараа twin flame soulmate хоёрын дунд passion гэдэг юм аюу том зүйл яваад байгаа байхгүй.
Passion бол нэг рүүгээ ингээд attract хийгддэг те. Холболт ч нь бол still яг ингээ хоёрын connection одоо хүртэлтэй ингээд байсаар байгаа. Гэтэл энэ бол нөөтэй ингээ үйлчлэхгүй байна те. Ерөөсөө ингээ болохгүй байна. Би энд ерөөсөө хайр мэдрэхгүй байна гэд энэ хүн мэдчихэд байгаа хэрэг. За гисэн чинь яасан энд яг доотлын карт нь karmic relationship гэж гараад ирлээ. Миний яриад байгаа karmic cycle дотор орсон ийм харилцаа байгаад байна. За яг karmic cycle байж болно те. Karmic cycle бол магадгүй хугацаатай, магадгүй бүр хугацаагүй үргэлжилж болно те. Гэхдээ одоохондоо бол ялцчихгүй та хоёр хэрвээ ийм нэг connection мэдрээд өөр өөрсдөө ингээд хоорондоо холбогдчихсон юм шиг те. Ийм нэг төвхтэй мэдрэмжээ. За тэр бол үнэхээр төвхтэй мэдрэмж те. Яг нэг ийм мэдрэмжтэй хүмүүс байгаад байна. Энэ хүн ч чамайг нарциссист гэж харна, чийч энэ хүнийг нарциссист гэж харна. Яг тэгвэл та хоёр яг нэг point дээр тэ та хоёрын хэлбэлцэл очихгүй байгаад байна. Тэгэхээр ер нь бол энэ харилцаанд бол нэлээд ойлголцоход хугацаа хэрэгтэй. За karmic cycle яг хизээ дуусах вэ гэдэг бол тодорхойгүй учраас энэ холболтыг болж өгвөл та таслахыг хичээгээрэй те. Яг түртээ таслах хэрэгтэй. Тэгэхгүй бол энд хин зовх вэ гэхээр та зовнё. Тэгэхээр та энэ хүнийг өөрийнхөө амьдралд тэ одоо өөрийн ухамсарын түвшинд мөн ухамсаргүйгээр гэж ярина шүү дээ. Манифест хийгээд оруулаад ирчихсэн байгаа аахгүй юу? Та яг л нэг ийм хүнийг зүгээр ингээд те хаяа бодож явж байгаа л яг тэр хүний манифест хийгээд оруулаад ирсэн. Яг тэрнтэй адилхан одоо бол надад те хэрвээ танд энд хэцүү байгаа бол энийг бас буцаад манифестийн аргаар салгах хэрэгтэй. Яг энд те cut down гэдэг энд одоо салгалт хэрэгтэй шүү гэж байгаас те. За тэгэхээр энд бол яалтчгүй ийм зүйл хэлнэ. За тэгэхээр үнэхээр 2 дугаар групп бол жоохон юм өвдөлттэй групп байна. Одоо зүрх сэтгэлийн хувьд даун те жоохон юм хэцүү энергитэй байна шүү. Тэгэхээр салгаад ирэхээр бол nice болдог. Гоё болно гэж хэлмээр байна. За ингээд 2 дугаар группийн маань уншлага энэ хүрээд дуусаж байна. Та бүхэндээ баярлалаа. Хэрэг болсон гэж үнэхээр их найдаж байгаа шүү. За баяртай. За ингээд групп 3-ийн маань уншлага эхэлж байна. За групп 3-ийн маань ногоон зүрхний сонголт хийжээ. За та бүхэнд маань тэр нэгэн хүнээс илгээж буй SMS гэсэн сэдвтэй. За хөрхөн love call. За love call хийхийг энэ хүн хүсэж байгаа, холбогдохыг хүсэж байна те. За энд нэг shipping type хийх гээд байна. Dragonfly, Golden Mirror. За өнөөдөр чинь юу болоод байна? Тэгэхээр ер нь бол өнөөдөр ингээд те энэ уншлага бол яг л нөгөө хүрх стол хүндээ хүрдэг. Сонсох эсгүй хүнд бол ер нь бол сонсогдохгүй. Тэгэхээр өнөөдрийн маань уншлага ер нь бол бүхэлдээ дандаа separation те үйл ойлголцол асуудалтай байгаа харилцаа байна. Энерги нь тэгж орж ирж байна. За ер нь бол дийлэх миний одоо YouTube-ыг үздэг хүмүүс маань уусаал асуудал байгаа учраас л тайрдаг үзээд хийлэн хийх гээд байгаа шүү дээ. Зүрх сэтгэлээс амгаах гээд байгаа л хүмүүс байгаа. Ер нь яг тэр хүрээнд те яг л ерөөсөө нэг юм дандаа салалттай хоёр талдаа өөрөө өөрсдөө ажиллаж байгаа өөрийгөө хайрлаж байгаа зүрх сэтгэлээ ангааж байгаа тэг болохгүй байгаа зүйлийг тасцуурж байгаа нэг ийм хүмүүсийн энерги байгаад байна шүү. За камера тиймээс reminiscing буцаж эргэж дурсамжаа бодож байна гэдэг ийм карт гарч чинь. За ер нь бол эхний ингээд нөгөө энергийг харах юм бол энэ хүн бол үнэхээр өөрлөчön холбогдохыг бол үнэхээр хүсэж байна. Love call-ийг хүсэж байна те. Өөрөө чинь маш их бодож байна. Эргээд те энэ хүү гоё хайрынхаа дурсамжийг те гоё happy байсан үе энэ хүн бол маш их эргэн дурсаж байна. За гэхдээ энд юу байгаад байна вэ гэхээр
heal гэдэг үг тэ энд healing гэж байна, энд healing гэж байна. За энэ бол яг өөрийнхөө нөгөө үнцийн value гэдэг зүйлийг энэ хүн айгүй ойлгосон. Одоо үнцийн гэхээр тэ өөрийгөө одоо таарийн харилцаа энэ хүний хувьд энэ хүн өөрийнхөө үнцнийг энэ харилцаанаасаа мэдрээгүй гэсэн үг шүү заяа. Одоо чиний буруу биш гэсэн үг. Энэ хүн ерөөсөө өөрийгөө чамд тийм үнэт зүйлстэй би энэ хүний хувьд би бол айгүй үнэтэй хүн юм а гэдэг зүйлийг ерөөсөө мэдрээгүй. За нарциссист бол яг one side таахгүй. Яг л ингээл дээ нэг гоё таяр үнэхээр одоо чиний одоо асуугаад байгаа тэр нэгэн хүн чамд хайрыг бөмбөгцсөн те эхлээл бол бөмбөгдөөл мессежжээл өдөр болгон яриад те гоё бэлгэсэлт өгөөл ингээл хэвээр хамаг байдаг чадлаараа чамааг өөрөөс ингээд татчихж байгаа байхгүй. Тэнгүүд чи тэр хүнд ингээд дурлалцж байгаа те. Тэнгүүд одоо тэр хүн өөрийгөө буцаагаад татж байгаа буюу энэ нарциссист тал нь бол одоо үзэж байгаа та бол нарциссист толчж байгаа гэсэн үг шүү. Яагаад тэгэхээр энэ хүн танд юм хэлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр битүүрийн харилцаа бол нарциссист байсан. Би эндээс ямар ч тэгээ төгсгөл рүүгээ ер нь дунд хэсэгтээ битүүрийн харилцааны үргэлжлэх хугацаа бол надад ингээд тэ сүүл рүүгээ ерөөсөө гоё юм хайрыг би тэрнээс мэдрээгүй учраас битүүр салсан гэдэг ийм зүйлс байх шүү. За энэ хүн бол үнэхээр зүрх сэтгэлээ эдгэх хүсэж байгаа буруу зүйлийг те ингэж барих нь буруу юм. Одоо юу гэдэг цаг нь олоогүй байж ч болно. Бүр бол нэг бол та хинзээч хин нэгэндээ одоо зориулагдаагүй. Яг нь энэ бол те ялтчгүй ингээд очих ёстой юу тийм тохиолдол бүр зүгээр юм ямар ч утга учиргүй бол зүйл байдаггүй. Бүх юм зохиолын дагуу гэдэг шиг одоо тэр ч одоо юу гэж хэлдэг лээ. За санамсаргүй зүйл юусоо байдаггүй. Тэгэхээр очих ёстой байсан нь тийм эндээс маш олон ийм healing процесс явагдаж байна. За дээр нь яг ингээд те гараа улааталтай ингээд тасартал баг ингээд энэ одоо олсыг ингээд гараа ингээд нэг цус ингээд боогод идэх штэ. Яг нэг тэгж байгаа юм шиг заяа. Тэгэхээр энэ зүйлийг чи ингээд тавьчих юм бол чиний гар чинь ингээд те цуснагүйгээд нэг гоё болно доо. Гэтэл чи энд ингээд өвдөд тахад ингээд тавихгүй байгаа мэдрэмж те энэ хүн бас тавихгүй байгаа мэдрэмж. Ер нь бол энэ бол хоёр талтай ингээд мэдрэмж бол байна. Тэгэхээр энэ зүйлийг зүгээр ингээд тавиад явуулах хэрэгтэй байна. За энэ хүн яг ер нь бол ингээд энэ дууг хамгийн ихний карт маш гоё карт гарчсан. Тэгэхээр би 1 2 дугаар группийнхнаас маань айгу гоё ингээд энерги орж ирж байна гэж бодсон боловч гарагшаага ингээд явцсан. За тэгэхээр энд юу вэ гэхээр энэ хүн бол өөрт чинь бол сэтгэлтэй ухраас тий ингээд өнгөрсөндөө ингээд амьдраад өөрийгөө зовоогоод тий маш их юм сэтгэлийн шаналл дунд байна. За энэ тараа снэк гарч ирсэн те. Ер нь бол энэ бол яг миний хувьд л яг энэ нарциссист энерги энэ охин ингээд яг энэ могооны те энэ гол дондор ингэж юм харж байгаа. За тэгэхээр ер нь бол юм boundary байхаас өөр арга байгаагүй ч юм шиг те ингэж санагдаж байна. Үнэхээр жоохон хортой харилцаа байсан байж болохоор байгаад шүү 3 дугаар группийнхаа. За энэ хүн бол те ер нь бол найз нөхдөдөө ингээд цагийг зугаатаа өнгөрөөхийг хүсэж байгаа. Жоохон ингээд хөгжилтгийг хүсэж байгаа хүн. Яагаад тэгэхээр энд бол дээдлийн энерги бол бүр үнэхээр өнгөрсөнтэйгөө зууралдаад ингээд айгүй хэцүү байгаад байгааз. Энийг тавиад явуулчих юм бол энэ хүнд яг paradise ирэх гээд байгаа байхгүй юу?
ямар ч юмыг ингэж нэг хүчлээд хэрэггүй байдаг те. Тэгэхээр тавьж явуулсан зүйл чинь яг толон дээр буугаад буцаад өөрлөв чинь ирдэг учраас үнэхээр энэ хүнийг алдахыг те хүсгүй байгаа бол магадгүй тавьж явуулах нь хамгийн зөв сонголт. Буцаж ирэх нь бол цаг хугацааны л асуудал. Хин хинийгээ зовоогоод яах вэ те. За passion chaser энэ хүний одоо чиний энерги энэ хүнийг ингээ хөөгөөд байгаа хэрэг. Хараа энэ хүн бол ингээд цухтаагаад байна заяа. Одоо ер нь бол хаягдхаасаа айж байгаа учраас ингээд ямар нэгэнтэй нэг юм энэ хүнд аюу тийм юу байдаг. Жохо өвдөлт ингээ байдаг тий хинч биш болох нэг хүнд ингээ хаягдах нэг тийм өвдөлт байгаад байдаг. За тэр өвдөлт бол ингээ хангалттай мэдэрчихсэн учраас энэ хүн ер нь бол одоо тий жоохон өөрийгөө татах гээд байна штэ. Тэгэнгүүт магадгүй ингээд үзэж байгаа таны passion энэ хүнд ингээ мэдрэгддэг заяа. Юм нэг тий угаасаа л нөгөө бид нар чинь энергийн амьтад штэ тий. Тэгэхээр энэхаа дагуу угаасаа ямар ч тохиолдолд ер нь бол хүний баг ингээд тий нэг юм яг энэ бол яг нөгөө хитрхээ хөгжсөн одоо 6 дахь метр хөө гэж ярьдаг те тэрэн зүйл хитрхээ хөгжсөн хүн байж болох ч гэсэн ер нь бол монголчууд ялангуяа маш их мэдэрдэг хүмүүстэй. Тэгэхээр энд бол яалтчгүй нэг юм мэдрэмж бол таарын passion бол салаагүй байгаад байна. Тэгэхээр энэ хүн энд passion-аас айгаад цухтаад байна. Магадгүй энэ хүн чамааг те энэ энергийн төвшөнд ингээд намайг тавихгүй байна гэж ер нь бол бодоод байна да. За addiction, emotional block гэж аас те. Энд хараа энд нэг гинж, энд нэг олс маш гоо бүдүүн олсоод. Яг энэ хараа яг энэ obsession гэдэг аас те энэ нэг one sided буюу нэг нь аюу тийм нөгөөдхөө барих гэж үздэг л нэг юм харилцаа заяа. Аль одоо чийжүүлж болно тэр хүн чийж болж ер нь бол яг энерги бол ингээд жоохон хоёр ингээ хосын энерги холдчиход байдаг те. За тэгэхээр та бүхэн маань угаасаа уншаад энэ бол миний тал ярьж байна. Энэ бол тэрний тал яриад шүү гэдэг ийм яригддаг. Гэтэл энд бол ийм зөв харилцаа бол биш байна. Дахиад снэк гараад ирлээ. За энэ бол нь штэ яалтчгүй бүр ингээд энэ гинжиг энэ олсыг таслах хэрэгтэй харилцаа. Энэ хараа enemy other women's look over your shoulder гэж чиний тэ мөрөн дээр яг ингээд ер нь бол ингээл те нөө араас нөгөө хутга зоон гэдэг шиг enemy буюу дайснууд ер нь л чиний ар талд л те харахгүй талд чинь л ер нь бол зогсож байгаа л ар нуруур ч хутга зоо штэ те. Тэгэхээр энд бол бүр те яалтчгүй айгүй тийм 3 дахь группийнхан бол бүр амар энерги байна. Энэ бол нэрээ яалтчгүй чэс хийх те. Энэ бол таарын хувьд бол хүчлээд ахш ямар ч шаардлагагүй харилцаа энийг тавьж явуулах хэрэгтэй. Энийг таслах хэрэгтэй. Энийг таслах хэрэгтэй. Энергийн төвшөнд таслах хэрэгтэй шүү. Энэ бол аз жаргал өгнө гэж хэлэхэд маш хэцүү харилцаа байна. Бүр 1-2 дугаар группийнхнаасаа ч дарк. Айгүй хүнд энерги. За дээр нь ялангуяа могой те. Энэ бол яг юм хортой могой гэж ярина да ер нь бол. За ингээд 3 дугаар группийнхан маань энэ хүрээд өндөрлөж байна. Багслаад хэлэх юм бол те. За энэ харилцаанаас бол юу ч хүсээд хэрэггүй болсон байна. За яг хугацаа бол ингээд энерги бол өөрчлөгддөг.
ерөнхийн нэг 3 сарын нэрэг бол энэ хүнтэй холбогдоод энэ хүн чамтай холбогдоод ингээ нэг гоё тэнүүн сайхан амьсгалаад ярилцах ямар ч боломж алгаа. За ингээд та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа, баяртай.